Хүнээр амьдралынхаа эхлэл төгсгөлийг хэмжиж цаг хугацаагаар аз жаргал, гуниг, баяр хөөрөө дурсан санаж байдаг. Бид амьдралдаа бие гэдэг хүү хүнийг бүтээн явахдаа олон жилийн дараах бие гэдэг хүү хүнийг төсөөлөн харж байдагч. Зарим хүмүүс түүнийг төрүүлэн харах дуртай. Зарим нь энэ тухай бодохыг ч хүсдэггүй. Гэхдээ л та бидний амьдарч буй энэ цаг мөч өнгөрүүлсэн амьдрал бол төсөөлж буй ирээдүйн амьдралаас үнэн гэдэг нь ойлгомжтой юм. Таны цаг мөчид хэн бэ? Таны үзэл бодол, таны тухай мэдэж болох бүх зүйлийг багтаасан 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Сайн мэцгэнүү та бүхэнд бэлтгэн хүргэдэг 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монголын бурхан шашинтны төв Гандан гисний хийдийн тэргүүн хамлам Дэмбэрлийн чой жамц хүрэлцэн ирж оролцож байна. Сайн байна уу та? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Юуны урд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцож байгаа танд маш их баярлалаа. Нэвтрүүлгийн туршид би танаас 100 асуултыг асууна. Та надад 100 хариултыг чин сэтгэлээсээ өг гэх юм. Бидний нэвтрүүлгийн зорилго бол оролцож байгаа оролцогчойгоо хувийн талаас нь гаргаж ирэхийг л хичээдэг. Таны нэвтрүүлгийн эхний хэдэн асуулт таны товч танилцуулга байна. Үүнд таны нэр, нас, бие, өндөр, өргөн ингээд хоёулаа өнөөдрийн нэвтрүүлгийг эхлэе. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань хамгийн ихний асуулт таны нэр. За миний нэр Дэмбэрлийн чой жамц гэдэг. Та нас өдөр хэд зоогөлж байна? Одоо 63 юм уу та? Таны бие өндөр боломжийн 78 байсан, нэлээд буусан баха одоо 76 хавцаа байна уу? Таны гэр бүлийн танилцуулга. Гэр бүл ижитэйгээ. Хүн болгонд хэлэх дуртай үг байдаг юм байна. Таны хувьд таны хэлэх дуртай үг ямар үг байдаг вэ? За багасаа эмээмэнд их олон үг хэлдэгсээр хийг сурхаа бэрхийг сур. Өрсхийн жаргал биш, өглөөний нар биш. Гэдэл одоо их олон юм эрдмийн хичээлээр сурдаг. Эрлийг сурлаар болдог гэдэг их л олон үг. Тухай одоо ажил амьдралын нөхцөл байдалтай таарад орж ирээд байдığım шүү. Таны дуртай хоол, дургүй хоолны хувьд ямар хоол байдаг юм болов? За ер нь тэгээд би ч одоо Монгол ахын үе юм да. Тэгээд гурилтай хоолноос хамгийн их дуртай нь гурилтай хоол да. Ээжийнхаа хийсэн, дүүгийнхаа хийсэн сайхан гурилтай хоолыг амтрхан лэдэндээ өөднө гэж байхгүй. Та бүр баг балчир наснда таны хүсэж мөрөдөж байсан мэрэгжил ямар мэрэгжил байдаг вэ? Багада олон юм мөрөдсөн баг. Ер нь лам болох хүн байсан байж магадгүй. Яг л багада бүр жоохон багта хонжилийнхээ давыг нь дээгүүр орхимж болгочоо гэд тоглодог байсан гэж аав ээж минь хэлдэг. Ойр төрний улсууд тэгж хэлдэг. Тэгээд одоо 10 жилийн 22 дугаар сургууль 1-р ангид орсон. Тэгэл ягаад ч намайг лам гэж л очилсан да. Тэгээд янз бүрийн хянаа үзээд л тэгэл хачман улам нэмэгдээ заримдаа мааран заримдаа одоо янз бүрийн улсаар явал тэгээд 10 жилийн турш лам нартайгаа явж байгаа л. Тэгээ 10 жилээ төгсөөд лам болцсон. Согтууруулгандаа гэж байна тийм ээ. Энийг юу та юу гэж боддог вэ? Согтууруулгандаа гэж одоо юу гэж бодох вэ? Согтууруулгандаа л гэж бодно л да. Гэхдээ тэр байсан төдийхнэр ер нь хүнээс л хамаарч байгаа шүү дээ. Одоо би боддог. Ерөөсө гарын л хөдөлгөөн энэ ширээн дээр байж байгаа одоо жунцтай юм ч гэдэг юм уу шилтэй архи ам хоёрын хооронд хэдхэн төв газарлаа. Энэ үнийг л хөрөхгүй байж чадах юм бол тэгээд тэр одоо бидэнд яах вэ? Өөрөө хөлтэй гартай биш. Тийм одоо оюун сэтгэлгээ байх биш. Зүгээр л нэг материал гэж шүү дээ. Тийм учраас бол тэр биднаас л хамаарч байгаа. Зүгээр нэг одоо Европ эднүүдээ очиж харж байхад бол их хүйтэн газрын улсууд нэг тийм би хаандаа зохицуулж байгаа юм бол өний улаан биноз нуугаад тэгээд тэр ширээний болонд тавьдсан байдаг шүү дээ.
Тэгээ бяднууд болох та зэрэг нэ ховор живэр юм байсан болоо тэр юм уу. Нэг л их эрхэмэлдэг. Ганц шилэм алхтайгаа зэрэг зүгээр л өөртөлж хэл одоо хөдөө мөдөний улсуудаа харахад тэгэл байсагаал гаргаж үзэл нэг сүйд болоод тэгэл гэртээ аваачаал далд хийгээл. Хатаа улсууч гэлээс одоо сая 90-ад оны ихээр нэ картны бараа авахд 2 шилээр хавцсан үзэгдэж харагдахгүй жигтийхэн тэр нэг ховор живэр байж байгаа монголчуудын сэтгэлгээд тэрс урдны өвчүүдийн ярьж байгаагаар бол уудаг улсууд байсан. Тэгэхдээ ингэж донтож ордоггүй байсан гэж хэлж байгаа юм да. Тэр үчи хатад арих янз бүрийн л арих байж. Тэгэхээр энэ бол биднуудын сэтгэлгээнд байгаа хомсдол ас болоод тэгээд дэвэрчсэн болоо даа л гэж бодогдсон шүү дээ. Тэгээд нэг одоо нэг найр наадмын үед хорим нарын үед ганц нэг жун зүгөө чаа тэгээд нэг хөөрхөн хоорондоо яриад хөхрөөд инээдэм нэгсээд тэгээд байж байгаа эднүүд нь бол архитект юм уу та биш юм уу? Зүгээр тэрний бүр нэг мангар гахаа болтлоо угаал бөөлжөөл байраал амдандаашээс хамгийн ман гаргаал тэгэл амьдралаа хаяал өр хүүхдийнхаа сайн сайхан амьдралыг тэрнээс өгч ууж идээлэн гэдэг бол энэ бол яахарахгүй боргойдтэй. Тэм учраас тэр хоёр төө газрыг л одоо хамгаалж чадвал одоо хамгийн ойрхон байгаа нь тэр ширээн дээр байгаа тийм. Тэрнийг л өөрөө бодоод за одоо би болдгоо шүү дээ ингэж яах вэ байдаг л идээд хажууд нугаа цагаавал уул тэгэл одоо тэр бидэнд гайвуулна гэж хавах. Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ? Би өөрийгөө нэх бодоод байдгүй бусад улсууд л миний зангарын шиг мэдэх байх та. Ер нь бол одоо багасаа уламжилт Монгол гэр бүлд өссөн. Уужуу тайван хэрүүл оруулгүй. Тэгээ нэг систем сайхан уужуу тайван байх. Тэгээ нэг бусдад хорлол хөрөгчихгүй байх. Одоо шунал хорцол элдүнг юм том бага та тийм гэр бүлд төрсөндөө. Тийм учраас бол одоо дараагаар нь 10 жил гэдэг чинь одоо тэр үе 10 жил чи бол бас хүнийг хүмүүжүүлдэг сайхан л байж тээ. Тэгээ шунал хорцол их тусгадгүй тийм сургалттай байсан болоо да. Тэрний дараагийн үе нь болох та зэрэг шашны сургууль дараад одоо ламбагш шавараад тэгээ дандаа тэрний одоо шунал хорцол янз бүрийн юмны эсрэг л ингээд би хүнд дээрлэх доромжлох тийм байдал одоо миний амьдрал тун нөхцөл байдал нь өөр байж тээ. Тийм учраас нэг тиймэрхүү л болоодаа л гэж өөрийгөө бодд юм шүү дээ. Ер нь нэг хүнтэй нэг ам зорчихгүй юмсан сайхан байх юмсан даа л гэж боддог. Таны хамгийн дуртай спорт ямар спорт вэ? Би одоо бүхэнд дуртай байсан багада барилдаж байсан 10 жил чөлөөтөрч барилдаж. Тэгээд жилүүдэд одоо том биетэй хөвгтөөсөн болохоор ч н одоо жингийн тийм том жинтэй хөвгт хавар байсан шүү дээ бидний үеч. Тэгээд 72 жилүүд юмд барилдаж. Тэгээд одоо энэ манай мөнгөн нэгд орж би хоёрт орж ингэж илээсэн. Нэг тийм хоёрын одоо нэг диплом өгч 25 цаас өгч шагнуулж тэгэл бөөм баяр авруугаа гүгээл ирэл аваагаад их сайхан магтах гэсэн чинь тэгж өгөөгүй. Намаа утсан дээр үздэй чигчхэд нэгж хөдөлж өгөөгүй. Тэгээд тэрнээс хойш нэг жаахан тэгээд урам баг тавилсан болоо да. Ер нь бүхэнд үзэхтэй их дуртай байсан. Одоо ажиллаж их юм одоо хөшинч болж байна. Тэгээд нэгт одоо бөхөөгд үзээд явдаг нь бас болж л байна да. Тэгээд насны байдал байдаг юм шиг дээ. Энэ нийгэмд маань стресс гэж бас нэг юм байна тийм ээ. Хэрвээ та стрессэнд орвол стрессээ яаж тайлж байна? Одоо тэгээд стресс гэдэг маань одоо сэтгэлийн дарамтл юм уу да тийм ээ. Дарамттай, бухимдалтай. Тэгэхээр одоо энэ бурхны шишний номонд бол тэрнийг одоо гаргадаг юмыг зөв учир шалтгааны тойл үүднээс нь бодож явах хэрэгтэй л гэдэг юм да. Тэгэхээр учрыг олчих юм бол тэрэнд одоо дарамт гарахгүй л учиртай. Үнэн зөв учрыг олох хэрэгтэй. Хэдий чинээ юмны учир шалтгааныг олдог болох. Хэдий чинээ өндөр мэдлэгтэй, өндөр хүмүүжилтэй болох тусам юмны учир шалтгааныг олдог болдог. Тэр эсэргэлдэж байгаа талуудаа хичнээн юу ч хэлж ялаа гэсэн худлаа юм хэлж яхад хөрхөдөө зайлвал энэ монхогийн харанхуйд шатаад ингээд байгаа юм да. Одоо манай намын ёсоор бол тэгж бодох учиртай.
ээжигээ галзуурчаад байж хаад олон юм ярьж яхад бол одоо хүн энэ одоо солиороо байна гэж хэлдэг шүү дээ. Өвчний ирэхээр ингэж байгаа юм гэж. Тэрнтэй ижилхэн тэр улсууд бол юм миний талаар байд юм уу? Ер нь мэдээлэл авч одоо үнэн зөв байдлыг танин мэдээгүйгээс ингэж хэлээд хөөрхий. Энд нэг мэдүүлэх юмсан, ийм очиртай юм гэдгийг хэлэх юмсан та гэж ингэж бодохдоо зэрэг хамаагүй зөөлрөөд ирэх учиртай. Нийгмийн юм чиглэлээ гэсэн одоо энэ шилжилтийн үеийдээ явж байгаа. Тэгээ улс орн маань ингээд нэг тогчнда эртээдийн тэр ерөнхий сайдын ярьдаг, ерөнхийлөгчийн ярьсан тэр их хурлын гишүүдийн ярьсан, засгийн газрын гишүүд дотор тэр нь их аятайхан бодол байдаг шүү ч гэдэм үү. Нэг ийм зөв талаас нь хараад эхлэхдээ зэрэг тэр цаадлаа юмнууд нь бас одоо алга болж явах хантайч байд юм уу. Нэг ийм юмыг учир шалтгааны үүднээс үнэн зөвөөр нь боддог болж эхлэхдээ зэрэг тэр цаадлаа юмнууд нь их суларч ирдэг шиг л юм байгаа. Тэгээд энэ бясалгал эднүүд бол тийм л байх та. Ер нь хамгийн овоо стресс гаргах юм бол үнийг юмыг үнэн зөвөөр нь учир шалтгааны үүднээс болж бодож олж авах. Тэр мартагнах эднүүд байдаг юм уу? Эм зэм уух эднүүд бол тэр бол төрөл нэг аргалж байгаагаас биш цаашгүй болоодаа л гэж ингэж боддог. Та өөртөө хизээ хамгийн их таалагддаг вэ? Одоо нэг сайн мэдэхгүй юм. Ер нь зөв зүйтэй сайхан юм гээд нэг одоо лам хүн чинь нэг сахил самаартай. Сахил самаар гэдэг чинь нэг юмыг сахиж хамгаалж явна гэсэн үг л дээ. Сахилга журам гэсэн үг л дээ. Тэгээд нэг одоо тэрнийга нэг алдчихлгүй өнгөрч байгаа. Хүнд нэг хорлол болгүй өнгөрч байгаа. Хүнд нэг сайхан урам өгч байгаа. Сүүлийн үед бол одоо би боддог болсон тэр хүнд гүрэм дорм унших нэг чиглэлээр одоо ингээд сайхан тус болох байна. Тэрнээс гадна одоо өглөг гэдэг маань их олон янз юм байдаг. Жишээлбэл минжиг бинжан гэдэг хайр, инэрл нэгүүлсэл одоо дутсан хүнд тийм юм өх тэгж хайрлах, инэрх нэгүүлсэгч байд юм уу? Тэгээ нэг одоо үгээр гацагдаад урмаар гачигдаж яваа үед нь тэр урмын сайхан сэргээж өг. Амьдралдаа нэг алдчихад замаа олохгүй явж байгаа үед нэг сайхан тэрний нэг тодруулаад заагаад өгөхөднүүд бол гайхамшиг юм болоо да гэж бодогдیں۔ Тэгээд над маш олон хүн ирдэг. Ядарсан зүдэрсэн хүмүүс ч ирдэг. Тэгээд янз бүрийн л олсууд ирдэг. Тэднүүдтэй нэг ярилцаад сэтгэл санаа зүс царай нэг жаахан муу тэгээд ярилцааны үр дүнд амьдралын дүгнээ тэгээд эднүүдийг урам зориг оруулаад тэгээд 2-3 сарын дараа гайгүй сайхан болцсон тавжигнаа дараад ирж байгаа. Жижимцгаа гайгүй болцсон шүгээ дараад ирж байгаа эднүүдийг харахаар нэг сайхан санагддэв шүү. Миний тэр хүнд тос олчлоо шүү гэж бодоод нэг сайхан санагддаг.